Кино залуух бас тийм Лив хоёр гэр бүл болж аз жаргалтай амьдралаа эхлүүлж буйгаар эхэлдэг. Удалгүй Лив жирэмсэлж хосуудын баяр дээр баяр нэмсэн ч харамсалтайгаар хүүхдээ алдснаар тэдний амьдралд хар сүдэр тусав. Энэ явдлаас хойш тийм программистийн ажилдаа бүхнээ зориулах болж сүүлийн 2 жилийн турш тэдний дундах халуун дулаан муур амьсгал алсарч харилцаа нь хөндөрч эхэлжээ. Мөн сүүлийн хэдэн 7 хоногт байшингийн эзэн Фридман засвар хийж байгаа гих шалтгаанаар тэдний байрыг тэр жигтэн хар бүтээлгээр бүрхсэн байлаа. Нэгэн өдөр гудамжид Фридмантай таарлахад тэрээр засвар удахгүй тусна хэмээн тэднийг тавьшруулав. Яг тэр мөчөд тэдний дээгүүр нисдэг тэрэгнүүд хөнгөрч алс тэртех бомбын зүгээс өдгөн харуутаа суунаглан гарагдав. Тэр орой Лив эвдрээд засуулсан хуучин ачааны машин авчирсан боловч энэ машин тиймд зөвхөн таагүй дурсамжийг нь л сануулж байлаа. Лив ажилласаа гарсан бөгөөд харилцаагаа сэргээх сүүлчийн найдлага тээж Франц руу хамтдаа явж бүхнийг шинээр эхлүүлэхийг санал болгов. Харин тийм эхлээд энэ төслөө дуусгая. Дараа нь бодож үзье хэмээн түүний гуйлтыг эрэс нэцаадаг. Тэр шөнө Лив зөвхрөнгөө баран уйлж хоноход тэдний орон сууцны дээр нэгэн учир битүүлэг харуул бөөгнөрч байлаа. Маргааш өглөө нь Лив би дахиж тэсвэрлэж чадахгүй ганцаараа явъя хэмээн шийдэх боловч хаалгаа онгойлгоход нь урд өмнө үзэгдээгүй. Хавхаар гүлхэр хан замыг нь бүрэн хаасан байлаа. Хаалганыг камерч ажиллахгүй, цонх болгоныг ийм хан битүүлжээ. Утасын сүлжээ тасарч Wi-Fi ч алга болов. Ингээд зөвхөрсөн тийм тусламж ирэн хашгирч хан руу биеэрээ мөргсөн ч ямар ч нэмэр болсонгүй. Хажиргалтай нь хар тоосхны ойролцоо удсан гацаж дэлгэцэн анивчин эвдрэх мэт болохыг тийм анзаарав. Мөн өрөмдөж үзэхэд хананд зураас ч гарсангүй. Харин ч байрных нь бүх ханыг ийм тоосго дотор талаас нь бүрснийг тэд айдастайгаар ойлгов. Гэнэт хөршийн ханнаас чимээ гарч Лив өрмөөрөө нүхлэн хөрш Марвин Анна хоёртой холбогдов. Тэдэж мөн адилхан нөхцөл байдалд орсон байв. Ус тасарсан байхыг мэдсэн тийм яг л видео тоглоом шиг бүх боломжийг туршиж үзэх хэрэгтэй гэж хэлэхэд Ливийн төвчээр тасарч эн чин тоглоом биш, бид өгчөж магадгүй байна. Бид өчигдөр явж болох байсан шүү дээ хэмээн хашгирав. Үүнд ууралсан тийм утсаа хан руу шийдэхэд нэгэн хилтерхийн хананд соронз мэт наалдаж орхив. Ийхүү тэд ханыг хүчтэй соронзон оронтой болохыг олж мэдлээ. Тэд бүх төмөр эд зүйлсээ ханны хамгийн таталцалтай 4 цэгт овоолоход гэнэт бүх зүйлс чичирж буцаж шийдэгдэв. Удалгүй хөршийн марнаас хашгираан нүдэг чимээ гарч санаа зовсох осоод ханыг томсгон нөхөлж орвол Аннаг шалан дээрээс олов. Гэтэл Марвин гинэт тийм рүү дайрч боомлохыг оролдоход Лив нулимс сасаргуулагч шүршиж тимийг аварчээ. Аннагийн хэлснээр тэрээр санамсаргүй Марвиныг зогсон бөгөөд ууралсан Марвин хитих юм усны улмаас хяналтаа алдсан гэлээ. Дараа нь Ливд байшингийн подвалд метротой холбогддог дайны үеийн хорогдох байр байж магадгүй гэсэн санаа төрж тэд шалыг цөмлөн доошлохоор шийдэв. Ингээд нэг давхар доошлоход Освальд гих өвгөн аж охин Литэйгээ хамт байж байх бөгөөд эхлээд тэднийг сүрдүүлэхээр оролцсон ч нөхцөл байдлыг ойлгоод нэгдэв. Тэднийг ярилцах зуур тийм утаа мэдрэгч дотор нуусан камер олж байшингийн эзэн Фридман бүгдийг нь тагнаж байсныг мэдлээ. Ингээд Фридманы байр руу ханыг нь нүхлэн орвол түүнийг 2 гараа алдсан үгсэн байхыг нь олж харав. Мөн түүний утаснаас хар ханны зургууд олдсон нь Фридман энэ бүхнийг мэдэж байсныг хэлтгэн. Тэд үргэлжлүүлэн доошлосоор дараагийн давхарт амьдрах Юри гих читгээдтэй таарав. Юри хамт амьдардаг байсан Антон нь зүрхний шигдээсээр нас барсан гэж хэлээд энэ ханыг төрийн тэргүүн тэднийг гадны аюулаас хамгаалахаар босгосон хэмээн итгүүлгийг оролдоно. Гэвч түүний үг яриа үйлдэлүүд нь нэг л сэжигдээ санагдаж байлаа. Эцэст нь тэд подвалд хурж битэмжилсэн гарцыг олж онгойлгосон ч тэр нь мөн л хар тоосгоор хаагдсан байхын тэр зөвхөрсөн Марвин буу шүрэн авч хан руу буутахад сумнууд хүчтэй соронзон орны нөлөөгөөр агаарт хөвж байгаад буцаж авв. Харамсалтай нь энэ үеэр Освальд суманд амьсгал хураадчихдаг. Энэхүү аимшигт явдлын дараа багийнхан нь хажиргалтай яриа өрнөж бүгд амьдралтаа үхэлтэй нүүр тулж байсан эсгээ ярилцав. Энэ нь тийм Лив хоёрын хүүхдээ алдсан сэтгэлийн гүн шархыг сэтрээж тэд бүгдийн нүдэн дээр анх удаа ширүүн маргалтав. Лив хүүхдээ алдснаас хойш чи намайг орхиж компьютертойгоо л амьдарсан. Би гашуудлаа ганцаараа туулсан хэмээн гашгарахад тийм ч түүний өмнө хичнээн буруутай байснаа ухаарав. Ухаарсан тийм энэ удаа
унаад хариуцлагыг гартаан авахар шийдэж багийнхныг дагуулan Фридман болон Антони байрыг дахин нэгчгээр явв. Ли Антони үлдээсэн тэмдэглэлээс хар ханыг хийдээ ижил зураг түүнийг нано хамгаалтын компанид ажилладаг байсныг хэлтгэх баримт олсноор энэ ханыг нано ботоор бүтээсэн байх магадaltaй болов. Нөгөө талд тим Фридманы байрнаас нэг нууц зураг олох ба тэрхүү нууц зуруунд байр бүрийг тагнадаг компьютерууд байлаа. Тим бичлэгүүдийг ухраан үзэж хэрэг явдал болсон шөнийн бичлэгийг олж тоглолвол дэлгэцэн дээр тэнгид туралтаж байсан хар үлнээс хэрхэн хоосон орон зайд гинэтхэн хан бий болж цонхыг нь битүүлж байгааг тэд харав. Мөн Антони цогцыг Юригийн хийснээр өөр газар байсныг харуулсан бичлэг гарч ирэхэд Юри аль хэдийн тэднээс алга болсон байлаа. Ли Антони цогцыг хутсан даавг сөхөж хүзүүн дээрх хар хөх няцарсан толбыг олж харав. Яг тэр мөчид Юри түүний ард чимээгүйхэн гарч ирсэн байж идэг. Харин нууц зуруунд үлдсэн хүмүүс Антони үхэхийн өмнөх бичлэгийг үзэж байлаа. Бичлэг дээр Антониг хөнөөх үед Юри түүнийг дүрсний гадна дүлгсэн байсан ч шатны хонглоор тусах анивчих гэрлүүдээс харахад Антон хар ханыг нээж чадсан болох нь тодорхой байв. Гэвч удалгүй Юри түүнийг дүлгэн оруулж хэрээд амийг нь хөнөөж буй нь бичигджээ. Энэ үед Марвин Антоны өрөөнд орвол Юри Лигийн зогцсны хажуу зогсон бүх цаасан баримтыг шатааж байхтай таарах ба Юрич энэ хан биднийг хамгаалж байгаа юм хэмээн солиотойгоор өглөн ойртож эхлэв. Удалгүй тим Освальдын бууг барин орж ирэхэд Юри Марвиныг боомлж байлаа. Ингээд Юри тимтэй буу булаалтанд ноцолцож тимээс буугийн салгаж аваад түүнийг зодож улмаар боомлж эхлэв. Яг тэр мөчид ухаан орсон Марвин Юригийн нүүрлөө өшгөлөн бууг авч чадлаа. Ингээд түүнийг яг буудах гэж байтал Лив ирж Юри яаж гарахыг мэдэж байж магадгүй хэмээн болиулав. Гэвч Юри дахин дайрахыг завдахад тим түүнийг цохин ухаан алдууллаа. Дараа нь залуус Юриг хүлж тим түүний цүнхийг удлахад хувилдааны онолын номуудаар дүүрэн байв. Харин Лив бусдаа хандан Юри Лиг яг л Антон шиг гарах арга олсныг нь мэдээд алсан болтой хэмээн хэлв. Тим шатсан цасны үлдэгдлүүдийг Ливтэй хамт шалгаж эхлэхэд хан нь өөр хэмжээтэй тоосоонуудаас бүтсэн нь утгагүй санагдах боловч нэгэн цаасан дээр хээг харсан Тим үүнийг Морзийн кодтэй төстэй болохыг ойлгож Антон үүнийг тайлсан байх хэмээн таамаглав. Мөн Антоны нэрийн хуудсан дээрх хаяг нь киноны эхэнд удаа сувниглаж байсан бомбтих байлаа. Тэд Юриг сэрээгээд ярихыг шаардахад тэр татгалзсан тул Марвин түүнийг зодов. Тим заналхийл нь хоосон зүйл биш гэдгийг батлахын тулд Юригийн мөрөн дээгүүр буудахад айсан Юри энэ хан бол бомбтод гарсан галын улмаас санамсаргүй идэвхжсэн хамгаалтын систем гэдгийг тайлбарлав. Гэвч Марвин хувилдааны онолд автсан галзуу этгээдэд итгэх боломжгүй хэмээн түүнийг үргэлжлүүлэн зодоход Тим тэднийг салхав. Энэ үед Анна ямар нэг зүйл олсноо дуулах ба Антон утсан дээрээ тоосгонуудыг сканертаж QR код үүсгдэг аппликейшн програмчилсан байжээ. Тэрхүү 4 онцгой цэг дээр гэрлээр дарж ханыг нээх ёстой байлаа. Лив өмнө нь олсон эвдэрхий утсыг авчирч Тим доторх мэдээллийг ашиглан аппликейшнийг ажиллагаатай утсанд суулгав. Дараа нь тэд байрандаа буцаж ирээд аппликейшнийг хаалган дээр ашиглав. Дэлгэцэн дээр 4 цэг гарч ирэн Тим тэдгээр дээр дарахад тоосгонууд шингэн бодис мэт болон хувирлаа. Анна тийш хурууга дүрж үзэхэд бодис түүнийг бүрхээд буцав. Дараа нь тэр гараа тэр чигтэнд хийгээд дулаахан байна. Дотор нь ямар нэг зүйл хөдлөөд байна хэмээн хэллээ. Харин Юри аюултай хэмээн хашгирсаар байсан тул Марвин түүнийг зохиж унгаад Аннаг гараа татахыг гуйв. Гэвч Анна гараа татаж чадсангүй. Нана боотууд түүнийг улам хүчтэй татлаа. Бус нь түүнийг эргүүлж татахыг оролдох зур хан дахин хатуурч эхлэхийг анзаарав. Харамсалтай нь тэдний хүч хүрсэнгүй. Хан эргээд тоосго болон хувирч тэднийг дүлхэн унагчдаг. Марвин нулимс цуцуулан Аннагийн дэргэд гүйн очиход тэрээр биеийнхээ доод хэсгийг алдаж амьсгал хураасан байлаа. Ийхүү энэ нь Фридман юу болсны тайлал болж байв. Юри энэ хан та нарыг хизээж явуулахгүй хэмээн ёжлон инехэд уурандаа авцсан Марвин түүнийг олон удаа будаж дараа нь өөрөө амиа югүтгэждэг. Дараа нь Тим Ливээс уучлалт гуйх ба хүүхдээ алдсан тэр өдөр миний дотор ямар нэг зүйл эвдэрч гисэн. Тэгээ түүнийг яаж засгаа би мэдээгүй юм хэмээн тайлбарлав. Ингээд тэд тэврэлдэж хайрын үгсээс шивнэлдэн эцэст нь эвлэрхэн тэр. Үүний дараа Тим товчлуурэдийг буруу дараалалаар дарсан байх хэмээн бодож аппликейшнийг
дахин туршихаар шийдэв. Лив товчлуур бүр өөрөөр тоогоор анимждгийг анзаарч бичлэгээс Антони дарсан дарааллыг олж мэдгэд энэ хооронд Юри үхээгүй сэргэж байлаа. Хосуудыг дахин оролдох гэж байтал Юри гинэд дарж Тимийг мөргөн унгав. Дараа нь тэр Лив рүү дарихад Лив ухарсаар нөхрөө унчихдаг. Тим Юрийг хөшөглөж Ливийг аврахаар араас нь үсрэх ба тэд подвалын хонглоор гүйж нэгэн хаалганы цаана оров. Тим Юрийг оруулахгүйгээр хаалгыг барьж байх зуур Лив хар ханан дээр аппликейшнээ ашиглаж эхлэв. Удалгүй Юри хүчээр орж ирээд Тимийг боомирч эхлэхэд аппликейшн ажиллаж тоосгонууд эцэст нь нэгдэв. Хан дахин хаагдаж эхэлж байна. Намайг орхиод яв гэж Тим хашгирсан ч Лив татгалзав. Юри Тимийг хутгалах гэж байтал Лив араас нь гинжид цохиураар цохин унгаж энэхүү хосууд сүүлчийн халгаар гарч байшингаас мултарч чадлаа. Гадаа гарвал хот тэр чигтээ хар тоосгоор бүрхэгдсэн байх ба тэдний ачааны машин зүгээр үлджээ. Ингээд хосууд машиндаа сум хөдлөхөд мэдээгээр энэ үйл явдал нь бомбтод гарсан галын улмаас үүснийг батлан зарлаж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай.